байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэн тавтаа сайхан амарцгааж байна уу? Байгаль орчин тогтвортой хөгжлийн асуудлаар ярилцдаг Монголын үндэсний олон нийтийн телевизийн ногоон хөгжил шууд нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. Тэгэхээр эрхэм хүндэт үзэгчдээ өнөөдрийн дугаараас эхлээд бид бас нэгэн шин зүйлийг туршиж явуулахар болж байгаа юм. Юу вэ гэхэлэр зэрэг сүүлийн үед дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагад маш хүчтэй орж иж байгаа сошиал медиа буюу бидний хэлж занснаар YouTube, Twitter, Facebook гэсэн энэ цахим хаягуудыг ашиглаж ногоон хөгжил шууд нэвтрүүлгээд яригдж байгаа сэдвүүд болон ер нь үзэгч Монгол хүн болгоно өнөөдөр байгаль орчныхаа талаар сэтгэл санаагаа чилээж энэний тухай өдөрт болгоно бас тодорхой хэмжээгээр байгаль орчныхаа дороотол уур амьсгалын өөрчлөлтөөр өртөж байгаа энэ байдлын талаар мэдээллийг бид нартай солилцож санал хүсэлтэд ирүүлж бас бидний шууд нэвтрүүлэгтээ шууд оролцох боломжийг бид нээж та бүхэндээ өнгөрсөн 7 хоногоос эхлэн энэхүү цахим хаягуудыг бид ажиллуулж эхэлсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн манай шууд нэвтрүүлэгт ч гэсэн студиуд надтай хамт сэтгүүлч Цэ Мөнхцөл хамт ажиллаж байгаамаа. Тэгэхээр Мөнхцөл та бүхэндээ өнгөрсөн 7 хоногоос эхлэж бидний ажиллуулж байгаа энэ цахим хаягуудад хичнээн хэмжээний үзэгчид, хичнээн хэмжээний хүмүүс зочилж ямар санал хүсэлтийг тавьсан байна вэ гэдгийг өнөөдөр бас шууд ярилцлагын өнөөдрийн дугаар эхлэхээс өмнө үзэгч та бүхэндээ томтон хүргэнэ. Ингээд найруулагч сэтгүүлч Мөнхцөлтэй холбогдъё. Оройн төргийн үзэгчтэй. Тэгэхээр ногоон хөгжил нэвтрүүлэг маань сошиал медиа буюу нийгмийн шинэ мэдээллийн хэрэгслийг бас нэвтрүүлэгтээ ашиглаад эхэллээ. Тэгэхээр захим ертөнц хөгжөөд эхэлсэн бас энэ үед бас YouTube, Twitter, Facebook гээд захим хуудасуудыг бид бас нэвтрүүлэгтээ тусгаж ашиглаж байгаа. За энэ бол манай ногоон хөгжил нэвтрүүлгийн Facebook хуудас нэгдээд хагасар гаруй хугацаа өнгөрч байгаа. За одоогийн байдлаар 3525 үзэгч бас хандаж бидэнд сэтгэгдлээ үлдээсэн байна. За үзэгчдийн хувьд бол байгаль орчны тулгымцсан асуудлуудаас ус, цүлжилт, за хөрсний бохирдол хамгийн их тулгымцсан асуудал болоод байна гэж үзэж байгаа. За мөн үзэгчдийн хувьд хамгийн их үлдээсэн сэтгэгдэл байх юм бол хүмүүсийн сэтгэхүйд бүр багаас нь байгаль орчноо хамгаалах тэр зүйлийг тусгаж суулгаж хүмүүжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм зүйлийг хэлж байсан. За мөн иргэдийн хувьд бол байгаль орчны нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагуудаар мэргэжлийн түвшинд хийх шаардлагатай байна гэсэн ийм санал хүсэлтүүдийг хэлж байсан. За ингээд та бүхэн доор гарч байгаа Facebook хаяг дээр бас бидэнд санал хүсэлтэд нэвтрүүлгийн туршид ирүүлэх боломжтой. За бүтэн цагийн туршид би та бүхний санал хүсэлтийг авч шууд нэвтрүүлгийн үеэр бас зочдтой ярилцаж тусгах болно. Тэгэхээр 600-ийн студид хөтлөгч редактор Оюун Чимэгтэй холбогдъё. За баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэн манай нэвтрүүлгийн доогоор гарч байгаа манай цахим хаягуудыг бас харж байгаа байх. Тэгэхээр үзэгч та бүхэн бас өнөөдрийн 19 цагаас 20 цаг хүртэл үргэлжлэх манай шууд нэвтрүүлэгт бүгдээрээ бас идэвхтэй оролцож нэвтрүүлэгт манд хамтдаа байгаарай гэж хүсэх байна. Ингээд эхнийхээ асуултыг би Батуулд дарга танд тавья гэж бодож байна. Ер нь бол өнгөрсөн хаврын чуулганаар бол байгаль хамгаалах хуульд бол нэлээд нэмэлт өөрчлөлтөд орсон доо. Ялангуяа би санаж байна танаа иргэний нийгмээс ч гэсэн бас нэлээд хүчтэй байр суурь хамгаалж нэлээд олон удаагийн санал хүсэлт хэлэлцүүлгийн үр дүнд бол бас хуулийн тодорхой заалтууд бол бас орсон байгаа. Тэгэхээр ялангуяа байгалийн хамтын нөхрөлийн менежментийн асуудлыг бол маш бас тодорхой хэмжээгээр хэрэгцсэн орчинд бүрдүүлж чадсан. Ер нь яг энэ тал дээр иргэний зөвлөлөөс бас ямар байдлаар хэрэгжүүлэхэд нь өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа юм. Тэгэхээр ер нь яг энэ ногоон хөгжил, доктортой хөгжлийн талаар ярихын тулд яг энэ доктортой хөгжлийн цөмд нь юу байдаг юм бэ гэдгийг бид нар олж харах хэрэгтэй л да. Яг энэ доктортой хөгжлийн цөмд бол бид нар хүн байдаг гэж өөрсдөө ойлгодог. Тэгэхээр хүн гэдэг маань өнөөдөр бид нар өөрсдөө энэ байгальтайгаа яаж харьцаж байгаа юм? Байгальд оруулж байгаа хувь нэмэр, байгалаас сөрөг үр дагаврууд нь юу юм бэ гэдгийг бид нар маш онцолж харж байгаа. Тэгээд яг өнөөгийн бодит нөхцөл дээр байгаль орчинд учруулж байгаа хор холбогдлыг арилгах, тэрэнд хувь нэмрээ оруулахад эргэцэн хувьд бол маш их өөрчлөлт хийх ёстой юм шиг харагдаад байгаа. Тэгээд бид нар энэ утгаараа ер нь иргэний нийгмийн байгууллагууд энэ байгаль орчны эргэцүүн орчин боловсронгуй болгоход өөрсдөө бүх талын оролцоог бий болгох үүднээс маш эрчимтэй байгаль орчин ногоон хөгжлийнхээ яамтай хамтарч ажилласан. Үүний үр дүнд бид нар энэ багц хуулийг батлуулж чадсан. За багц хуулийг батлуулж чадсны зүгээр энгийн нэг жишээ гэхэд энэ байгаль орчныг хамгаалахад нөхөн сэргээхэд зүй зохистой ашиглахад иргэдийн оролцоог бий болгох асуудлыг бид нар маш хурцаар оруулж чадсан гэж ойлгож байгаа. Жишээ нь яг бодит амьдрал дээр тэр нийт байгаль орчноос учруулсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг ярихад тэр нөхөн төлбөрийн асуудлыг буцаагаад байгаль орчинд нь зарцуулах ажил дээр
ер нь иргэдийн оролцоо, тэднээс асуух, тэднэртэй хамтарч хийх, юунд зарцуулахын гэдгийг бол маш идэвхтэй оролцож тэднээс саналыг авах асуудлыг оруулж гисэн. Мөн бас нэг асуудал бол энэ байгаль орчны байгалийн нөөцийн хамтын менежментийн асуудал байгаа. Хамтын менежмент гэдэг маань бид нар энэ байгаль орчныг хамгаалахад бүх талын оролцоо хэрэгтэй. Өнөөдөр иргэд маань энд оролцох хэрэгтэй гэдгийг бол маш хурцаар тавьж өгсөн. Үүний үр дүнд бид нар энэ байгалыг хамгаалахад тухайн орон нутагт байгаа иргэд өөрсдөө илүү үр дүнтэй байх ёстой гэдгийг л бид нар нэлээд сайн тусгаж чадсан. Хэрвээ одоо бид нар нэг юмыг онцолж харах хэрэгтэй л дээ. Иргэд маань өнөөдөр яг бодит амьдрал дээр өөрсдөө тэр байгалийн нөөцийг хамгаалахад эрх зүйн орчинд бүрдсэн бол одоо яаж оролцох ёстой бэ гэдгийг судлах ёстой. Яг энэ утгаараа иргэний нийгмийн байгууллагууд Монголын байгаль орчны иргэний зөвлөдөөс бид нар энэ багц хуулиудыг одоо батлаад гаргасан хуулиудыг иргэддээ хүргэх асуудлыг тэднэрт энэ хуулийн мэдлэг энэ дээшлүүлэх тэр өөрөө яаж оролцох ёстой бэ гэдгийг ойлгуулах асуудал маш чухлаар тавигдж байгаа. Энэ утгаараа бид нар энэ байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтраад энэ хуулийг сурчлах ажлыг зохион байгуулсан. Одоогийн байдлаар бид нар 400-аад сургагч багш бэлтжиж байгаа. Тэднэр нь болохоор сум болгонд одоо нэг байна гэж ойлгож болно. Эхлээд бид нар аймагуудаас тодорхой хэмжээний сургагч багш нар авчираад Улаанбаатар хотод яг иргэний нийгмийн бид нар өөрсдөө ногоон хөгжлийн яамтай хамтраад энэ байгаль орчныхаа хуульд иргэдийн оролцоо ямар байх юм бэ гэдгийг хэлж өгсөн. Дараа нь одоо дандаа яамныхаа яриад ахаар нэг сонин шүү дээ. Тэгэхээр яг тэр иргэний нийгмийн байгууллагууд очиод орон нутагтаа дараагийнхаа сум болгоноос хүмүүсээ авчирч сургаж байгаа. Яг үүнийг сургахын хажуугаар бид нар яг үнэхээр хичээл заагаад тэр хуулийн дээр заасан заалтуудыг ойлгуулахаас гадна хуулийн тэр багц зүйлүүдийн шинжилсэн гарын авлагуудыг бид нар бас өөртөөс нь өгч байгаа юм л да. Энэ бол бидний нэлээд давуу тал гэж ойлгож байгаа. Ер нь иргэд одоо бид нар ямар үүрэгтэй яах вэ гэдгийг нэлээд сайн ухамсарлах хэрэгтэй. Өнөөдөр жирийн иргэн байгаль орчныхоо хуулийг мэдэхгүй байгаад тэр үйл ажиллагаанаас хоцорчоод дараа нь нөгөө бидний орчин маань ийм болчлоо гэж ярих юм бол өөрсөнд нь учир дутагдaltaй шүү дээ. Тэгэхээр өөрөө оролцоо тэр байгалаа хамгаалах нөхөн зэргийг яаж мөнгө зарцуулж байгаа нь тухайн уурхай хэдийн хэмжээний юм аваад яаж тэрийгэ буцааж байгальд нь зарцуулж байгаа гэдгийг өөрөө оролцоод мэдээд явбал тэднэрт дараа нь хардах сэрдэх юм байхгүй. Төрч гисэн хяналтаа тавина, иргэд ч гисэн хяналтаа тавина. Энэ талаараа ер нь энэ хуулийн онцлогуудыг нэлээд сайн тусгаж өгсөн л гэж бид нар бодож байгаа л да. Яг одоо улсын их хурл ерөнхийдөө бас байгаль орчны салбарт өгүүлэгдэжсэн хуулийн эрх зүйн орчныг бол үнэхээр бүрдүүлж өглөө. Энэ бол бас яг олон жил олон засгийн газрууд бол дараалал нь одоо бас энэ дээр хүчин чармаатай гаргасан эцэстээ өнгөрсөн хаврын чуулганаар батлагдах шиг боллоо л да. Ер нь тэгэхээр мэдээж энэ хуулийг цаасан дээр үлдээчихгүй тулд улсын их хурл энийг хэрэгжүүлэхгүй, засгийн газар энийг өөрөө хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэх субъект маань мэдээж иргэдийн оролцоо иргэд өөрснөө байгаа шүү дээ. Тэгэхээр яг саяын таны хэлдэг дээрээс үндэслээд ер нь та бүхэн бол бас орон нутгийн иргэд, орон нутгийн одоо иргэний зөвлөлийн байгууллагуудаа маш ойрхон ажилладаг ийм байгууллагын хувьд иргэдийг одоо хэрхэн яаж идэвх санаачлагтай энэ хуулийг хэрэгжүүлэхэд одоо оролцуулах ёстой юм бэ? Альва хууль болгон батлагдсан хэмжээгээр бол тэр болгоно одоо бас амьдралын хүрсэн дээр буудаггүй шүү дээ. Яг энэ дээр та бас ямар арга замыг хэлж авч чадах вэ? Ер нь дэлхийн нийтийн чиг хандлага бол одоо яг тэр тухайн хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо илүү байж ээж өөрсдөө тэр хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ээж энэ одоо бидний энэ ногоон байгаль маань энэ орчин маань их сайхан болох юм а гэдгийг л нэлээд сайн ойлгож байгаа. Тэгэхээр олон улсын дэлхийн нийтийн энэ чиг хандлагыг бид нар одоо өөрийнхөө хөрсөн дээр буулгаж яг бодитоор өнөөдөр иргэн та яаж оролцох юм бэ гэдгийг өөрөө сайн ухаарах хэрэгтэй л дээ. Тэгэхээр ер нь энэ багц хуулиудын тал дээр ч биш. Ер нь иргэд одоо тэр булаг шандаа, усаа одоо тэр газраа хөрсөө дороотлоос яаж хамгаалах юм бэ гэдэг бол өөрсдийнх нь л асуудал шүү дээ. Хэрвээ иргэн өөрөө амьдрах орчноо одоо бохирдолтой учир дутагдaltaй байх юм бол өөрийнх нь эрүүл мэндэд сурч боловсрох тэр одоо сайхан байхад нь сөргөөр нөлөөлөх учраас иргэд энэ дээр өөрсдөө илүү анхаарч орчноо сайхан болгох асуудлыг л илүү өөрсдөө анхаарч өөрсдөө оролцож ингэж хийх ёстой. Энэ утгаараа бид нар хөдөөгийн иргэдэд яг тэр байгалийн нөөцийн хамтын менежмент гэдэг урд нь бид нар энэ малчтын бүлэг нөхөрлөл хамтлаг гэж ярьдаг байсан. Эдгээр маань ганцхан нөгөө ойн тухай хуулийн дээр л байдаг байсан л да. Тэгэхээр энийг ер нь бүх ганцхан ойг эзэмшээл ашиглаад одоо тэгэл хамгаалал явах асуудал яригдчихсэн бол одоо усаа, булаг шандаа, ургамлаа энэ төр гээд асуудлууд маш олон асуудлууд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ болгоныг хамгаалахын тулд ер нь энэ байгалийн нөөцийн хамтын менежмент энэ нөхөрлөл гэж юу юм, яаж хамгаалахын, ямар зохион байгуулалттай байхыг гэдгийг багц хуулинд нь оруулж гисэн. Тэгэхээр яг энэ хуулийнхаа дагуу одоо зохион байгуулалттайгаар тэр өөрийнхөө орчныг сайхан болгохын төлөө, бүрдүүлэхийн төлөө өөрсдөө ажиллах ёстой л гэдгийг
бид нар хэлэх байна да. Ер нь иргэд маань хөдөө орон нутагт сая би өөрөө Говьалтай аймагт явлаа. Сэлэнг аймгийн Ерөө суманд очиж иргэдтэй уулзалт хийлээ. Яг энэ багц үеийн талаар бид нар сургалтуудыг одоо орон нутгийнхаа иргэдтэй хамтраад хийж байгаа юм л да. Тэгэхээр үнэхээр бас ойлгож байгаа. Хамгийн наад зах нь одоо орон нутагт ирэх мэдл айгүй их очиж байгаа. Жишээлбэл нийт одоо бид нар ярьдаг л да, байгаль орчны салбараас орж байгаа Монгол улсын нийт төсвийн 10% байгаль орчны салбараас бүрдүүлж байгаа. Буцаагаад эргээгээ зарцуулж байгаа хувь нь байгаль орчинд 1% зарцуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр нийт төсвийн 10% бүрдүүлчихэд 1% буцаагаад зарцуулна гэхээр бид нарт айгүй учир дутагдaltaй. 10% биш юмаа гэхэд 5% эргээд зарцуулах хэрэгтэй. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар төсөв дээр одоо байгаль орчинд зарцуулахдаа учир дутагдaltaй байна. Одоо яг орон нутагт нэг эрх мэдэл очиж байгаа. Жишээлбэл орон нутгийн засаг даргад одоо байгаль орчныхоо тэр нөхөн төлбөр, хохирлын бүртгэл хураамж, тодорхой хэмжээний орж ирж байгаа орлогууд байна шүү дээ. Энэ бүх орлогууданд тухайн орон нутаг өөрөө төвлөрүүлээд одоо хуучин бол энэ Улаанбаатар хотод энэ төвлөрөөд буцаагаад хуваарлдаг байсан бол одоо орон нутгийн засаг даргын тамгын газар нь төвлөрөөд засаг дарга нь өөрөө тэрийг захиран зарцуулдаг болж эхэлж байгаа. Тэгэхээр яг энэ дээр орон нутгийн нөгөө иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн иргэд өөрсдөө одоо манай уурхайг ашиглаад тэдэн төгрөг орж ирсэн юм бэ. Одоо энийг буцаагаад зарцуулах хэрэгтэй байна гэдгийг өөрсдөө яг ил тод орон нутагт Улаанбаатараас мэдэх биш, тэндээсээ мэдэж авах боломжтой. Тэгэхээр энэ мөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг өөрсдөө бас тэндээ хуралдаж шийдэх боломжтой болж байгаа. Жишээлбэл одоо тухайн уурхайг ашиглахаас өмнө тодорхой хэмжээний хуримтлалыг нөхөн төлбөрийг барьцаа мөнгийг байрлуулах гэхэд энийг буцаагаад юунд зарцуулах вэ? Нөхөн сэргээх үү, голоо юу, буулгаа юу, ногоон байгууламжаа бий болох уу юу гэдэг дээр өөрсдөө хуралдаж энэ асуудлыг шийдэх юм боломжтой болсон учраас л бид нар иргэддээ их ийм боломжоо илүү сайн ашиглаасаа иргэд маань гэж хэлээд байгаа юм л да. Тэгээд Ерөө сумын иргэд гэж очиод бид нар энэ хуулийн талаар ярьж байхад жишээлбэл 200-аад лицензтэй сум яг энийг ойлгоод энэнийхээ төлөө тэмцээд одоо 200 лицензээс 100 хэдийн хүчингү болгоод нэг 60-аад лиценз үлдсэн байх жишээ нэ. Тэгэхээр иргэд ойлгож байна гэдэг нь маш үр дүнтэй. Бас 10 жилийн хүүхдүүдэд энэ хуулийн талаар ярьж өгч байгаа байхгүй. Тэгэхээр за баярлалаа. Эргээд Батул дарга хоёулаа студийнхаа ярилцлагыг үргэлжлүүлээ. Яагаад тэгэхээр бас мөнгөцөл сэтгүүлчээс бас надад хэлж байна. Ерөнхийдөө яг энэ нэвтрүүлгийг эхэлж байгаа хугацаанд бас манай цахим хаягуудад үзэгчид маш олноор зочилж байгаа юм байна. Ер нь бол яг хөө би нэвтрүүлгийг эхлэхдээ бас хэлсэн өнгөрсөн 7 хоногоос эхэлж бид нар өнөөдрийн ярилцах сэдвийг бол ерөнхийдөө саяын одоо манай нэвтрүүлгийн доогоор гарч байгаа цахим хаягуудаа бол байрлуулсан. Үнэхээр бол бас багахан хэмжээний онлайн хэлэлцүүлгийг бол өрнүүлсэн гэж хэлж болно. Тэгэхээр энд иргэдийн маань хамгийн гол одоо бас санаа зовж байгаа иргэдийн бас сонирхож байгаа олон асуудлууд бол байгаа юм л да. Яг өнөөдрийн шууд нэвтрүүлэг дээр одоо бас энийг тодорхой болгохын мэдээллүүдийг бид нэр өгөхийг хичээх юм байгаа. Тэгэхээр эргээд бид нэр бүгдээрээ сэтгүүлчдсэн мөнгөцөлтөйгөө холбогдоод студид иргэн уулзъя. За тэгэхээр бас байгаль орчныг хамгаалах хуультай холбоотой бас яг ямар өөрчлөлтүүд орсон асуудлаар бид иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулсан байгаа. Жишээлбэл байгаль орчныг хамгаалах хуульд иргэн аж ахуй нэгж байгууллагууд ус, агаар, хөрс зэргийг бохирдуулсан тохиолдолд одоо авч байгаа нөхөн төлбөрийн хэмжээ хэр бодтой вэ? Та саналаа илэрхийлээрэй гэсэн ийм асуултыг оруулсан байгаа. За энэ дээр бол иргэд бас хамгийн олон хүсэлт санал ирүүлсэн байгаа. Тэгэхээр бас иргэдэд саналуудыг үзүүлэх хөрс болон агаарт бол хангалттай нөхөн төлбөр авдаг гэж бодож байна гэсэн ийм саналаа. За мөн усны төлбөр маш бага байна. 1 тонн усыг 100 төгрөг гэдэг бол маш бага байна гэсэн ийм одоо иргэдийн шүүмжлэл саналууд ирсэн байгаа. За дараагийн иргэдийн хувьд бол хөрсний төлбөрч багшдтай хангалттай бага бохирдуулсан иргэн нөхөн сэргэлт хийгээгүй буруу үйл ажиллагаа асар муу одоо бас их буруу үйл ажиллагаа асар их явуулдаг штэ гэсэн юм санаатай зүйл за байна. За энэ бол золоо жамбалд орж гисэн иргэнээс бол усны төлбөртэй холбоотой асуудлаар бас санал ирсэн байна. Шинэ хуулинд бол усны төлбөрийг бас тодорхой хэмжээгээр нэмж өгч байгаа гэж тусгасан байгаа. Тэгвэл энэ нэмж өгч байгаа төлбөр нь бас тийм их санагдаагүй, бага юм шиг санагдсан гэсэн юм бас мэдээлэл байна. За аж ахуй нэгж байгууллагыг сөхрүүлэх хэмжээнд үн тогтоогоогүй гэсэн тайлбарыг сайд нь хийж байсан. За уг нь үнэ хэр өндөр тогтоосноос хамаарч иргэн аж ахуй нэгж байгууллагуудын хариуцлага дагаад өсөх учиртай болов гэсэн ийм зүйлүүдийг хэлж байна. За мөн дараагийн иргэний хувьд бол нөхөн төлбөр гэж аваад байдаг. За гэхдээ энэ нөхөн төлбөрөө бол бас буцаагаад сэргээх үйл ажиллагаанд ер нь зарцуулдаггүй шүү дээ гэсэн ийм санааг бас оруулсан хэлсэн байна.
За боржгон мунхаг гэсэн энэ иргэний хувьд бол ер нь бол ингээ хууль гэд яваад байдаг хэрэгжилт байхгүй худлаа зүйл байдаг мөнгө төгөлдөгч за тэр нь хэрэгжүүлдэг нь тэр ийм хэрэгжүүлдэггүй гэсэн ийм саналуудыг их тусгасан байна. Ер нь бол хүн төлбөрийн хэмжээг бас бага байна гэж зарим хүмүүс хувьд үзэж байна. За зарим нь бол бас хуулиа хэрэгжүүлэх тал дээр анхаараач гэсэн ийм зүйлүүдийг хэлсэн байна. Тэгэхээр энэ дээр бас санал бодлоо хэлэх байх те манай оролцогч. За баярлалаа. Тэгэхээр сая мөнгө цөл сэтгүүлчийн одоо өөрөөс ч асууж ах шиг ер нь үзэгчид та бас сая сонслоо шүү дээ. Яг ямар. Тэгэхээр яг хүн төлбөрийн хувьд одоо жишээлбэл усны төлбөрийн ямд байна гэдэг бол яг үндэ бол бидний амьдрал дээр ууж байгаа ус бол үнэхээр баг үнэгүй байгаа. Үнэгүй байгаа. Одоо энэ иргэдээс авч байгаа хураамж бол тодорхой хэмжээний зардлыг л тэр нэг ус тээвэрснийхээ зардлын мөнгийг л авч байгаа. Тэгэхээр усыг бид нар үнэтэй болгох гэдэг асуудал маш чухал. Ус бол удахгүй алтнаас үнэтэй болно гэж хүн болго ярьдаг. Энэ бол үнэн. Тэгэхээр тэр дараагийн тэр төлбөр одоо агаарын төлбөр гэж байж байна тий. Агаарын төлбөр жишээлбэл автомашин дээр ч гэдэг юм уу бохирдуулагч дээр гарч байгаа төлбөрүүд маш бага байна гэдэг бол үнэхээр яг бохирдуулагч нь төлөх нөгөө ашиглагч нь хамгаалах гэдэг зарчмын дээр аваад үзэх юм бол энэ үнэхээр бага. Гэхдээ яг өнөөдөр бодит амьдрал дээр бид нар төлбөрөө хит өндөр байлгах юм бол иргэдийн амьдрал тэгээд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ямараар тусах уу гэдгийг бас нэлээд бодолцсон л асуудал л да. Ер нь цаашдаа энэ дээр бол ер нь энэ байгаль орчны нөөц байдлыг ашиглахтай холбогдлолтой төлбөрүүдийн асуудал бол нэлээд нэмэгдэж гарна. Нэмэгдэхээс ч өөр нөгөө түүхэн зайлшгүй гэдэг шиг тийм асуудлууд бол гарч ирнэ л дээ. Иргэдийн тавьж байгаа саналуд бол маш зүйтэй л дээ. Ер нь бид нар энэ байгалийнхаа нөөц байдлыг нэг ийм үг байдгийн. Хүний нөгөө хэрэгцээг хангах хэмжээний нөөц бол байна биднэрт. Одоо энэ дэлхийд хүн амд хэрэгцээг хангах нөөц байна. Харин шунлыг одоо гүйцэх тийм хэмжээний нөөц биднэрт алга байна гэж нэг сайхан үг гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар энэ байгаа хэмжээнийхээ нөөцийг яг хэрэгцээндээ л зориулаад хэрэглэх ёстой юм байна. Түүнээс хэрэгцээгүй одоо ингээл усаа хасгаад шүдэ угааж байхдаа бид нар хэлдэг шүү дээ. 10 литр усаар. Тийм хэмжээнд бити байгаа ч гэдгийг л ингэж хэлээд байгаа. Тэгэхээр яг иргэд маань энэ дээр өөрсдөө ухамсартай өөрсдөө одоо мэдээлэлтэй байх юм бол ер нь мэдээлэлгүй иргэд гэдэг бол хаанаач гэсэн хэн бүхний баг боолол болж явдаг юм билээ. Бодит амьдрал дээр харж байхад мэдээлэл сайтай хүн болвол хуулийн мэдлэгтэй хүн болвол тэр талаараа өөрсдөө бүх үйл ажиллагаанд оролцоод одоо өөрийнхөө тэр орчны талаар бол санаа зовж тэрнийхээ төлөө тэмцэж чаддаг юм байна л дээ. Уучлаарай эрхэм үзэгчдээ ингээд бас өнөөдрийн манай шууд нэвтрүүлэгт байгаль орчин ногоон хөгжлийн яамны одоо яг энэ бидний яригдж байгаа хуулийг боловсруулсан энэ хуулийг одоо бас яг хэрэгжүүлэхэд хяналт тавьж явах хэвээр энэ хоёр хүн оролцох хэвээр боловч ингээд төгжрээнд орчод очиж явна гэд хийж байгаа. Тэгэд нэвтрүүлгийн явцад бол орж ирэх байхаа гэж бодож байна. Яагаад гэвэл нэвтрүүлэг ихснээс хойш Батболтгоо бид хоёр ярилцаад байгаа болохоор үзэгчд маань бас гайхчихж магадгүй гэж бодож байна. Тэгэд энэ хүмүүс бол утгагүй нэвтрүүлгийн дуусахаас өмнө орж ирэх байхаа гэдэгт итгэж байна. Ер нь бол яг үдэ сая бол хэлж илэн л да байнга л юм бол яригддаг зүйл. Миний санаж хахад 1990-ад оны дунд үеэс шиг санагдаж байна. Байгаль орчинд бол ерөнхийдөө одоо хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар нэлээд одоо дөрвтэй өөрчлөлтүүд алхмууд бол хийгдэж ирсэн. Ерөнхийдөө одоо 30 орчим хууль одоо 200 300 орчим актуудыг одоо хүртэл мөрдөж эхэлж байгаа шүү дээ. Дээрээс нь сая хавар батлагдсан багц хуулиудыг ингээд нэмэгдлээ. Ер нь ингээд хууль байна уу гэж байна. Хуулийн тоо бол одоо хангалттай юу гэвэл хангалттай. Хамгийн гол нь энэ их олон хууль акт баримтуудаас хит хичнээн нь амьдралын хөрсөн дээр буугаа гэд үцхээр бас их хэцүү. Яг энэ тал дээр би бас яг л үнэхээр яг энэ хуулийг яг амьдралын хөрсөнд буулгахад юу дутагтаад байгаа юм бэ? Төр засгийн зохицуулт дутагтаад байгаа юм уу? Ард иргэдийн оролцоо дутагтаад байгаа юм уу? Иргэний зөвлөлийн хувь нэмэр дутагтаад байгаа юм. Энэ дээр та бас мэргэжлийн хүний хувьд юу гэж бодож авдаг вэ? Яг энэ хуулийн зохицуулалттай холбогдлолтой эрх зүйн хувьд бол гаргачлаа тий. Энийг хэрэгжүүлэхтэй холбогдлолтойгоор төр иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал байна. Тэгэхээр бид нар хамтын хүчээр энийг хэрэгжүүлэх, энэ хуулийнхаа хөрсөн дээр буулгах асуудал гэдэг бол бидний хамтын үйл ажиллагааны одоо нэг үр дүн л байх ёстой гэж ойлголдог. Энэ утгаараа яг байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас иргэнийхээ нийгмийнтэй хамтрах тэр санааг одоо бусад яамдуудаас төрүүлж олж хараад ингээд хамтраад өшөө бүр энэ хуулийг сурчлах ажил дээр илүү иргэнийхээ нийгэмтэй хамтарч байна гэдэг маань иргэдтэй улам ойртож байна гэсэн үг. Иргэний нийгмүүд нь иргэд рүүгээ илүү ойрхон
байна гэдэг маань одоо иргэд маань өшөө энэ хуулийн талаар мэдлэгтэй болж өшөө хөрсөн дээр буулгах асуудлыг л бид нэр илүүтэйгээр харж байгаа. За баярлалаа. Иргэд ярилцах боломж олдох бах. За эрхэм хүндэт үзэгчтэй байгаль орчны ногоон хөгжлийн яамны 2 зочин минь сая одоо хожигдоод орж иж байна. Ингээд нэвтрүүлэг эхлээд 25 минут болж байна. Ингээд ер нь бол сая нэвтрүүлгийн зорилгыг хэллээ. Ингээд Батбол дараага ер нь бол манай цахим хаягуудаар ирсэн санал үзэгчдийн санал хүсэлтэнд бид нар хариулаад явж байна банзрагч дарга. Ер нь өнгөрсөн хаврын энэ чуулганаар батлагдсан байгаль хамгаалах хуульд орсон гол одоо өөрчлөлтүүд нь юу вэ? Яагаад энэ хуулийг чухам одоо өөрчлөх юм шаардлага хэрэгцээ гарсан юм бол энэ дээр та бас энэ хуулийг их барьж боловсруулахад гар бие оролцсон хүний хувьд ямар тайлбарыг хэлэх бол? За тэгэхээр нэгдүгээрт өөрчлөлт үсэ. Бас 20 минут хоцорно гэдэг бол бас ноцтой асуудал. Тэгтээ сая эсрэг сүмийн уулзуур дээр бас хавар осол гарсан байсан учраас хожигдлоо гэдгийг хэлье. За тэгтээ хамгийн гол асуудал бол өнөөдөр байгаль орчны асуудал бол шинжилгээ хүлээж шаардж байгаа. Тэр гол шалтгаан нь юу гэхээр Монгол улс бол уул уурхайн үйлдвэрлэл түшиглээд эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр хурж ирсэн энэ үед бид нар бусад орны гашуун туршлагыг давтахгүй тулд үйлдвэрийн хөгжлөөс урьдсан байгаль орчны бодлого явуулахын тулд эрх зүйн шинжил зайлшгүй шаардлагатай байсан. Энэ агуулгаараа бид нар энэ оны 5 сарын 17-нд улсын их хурлаар баталсан 10 хууль байгаа. Энэ дээр бол хэд хэдэн зарчмын саяны хэлдэг одоо эдийн засгийн хөгжлөөс урьдж өмнө байгаль орчны бодлого явах энэ эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан. Түүний үр дүн бол гарч ирсэн. Тухайлбал бидний хууль батлуулж явах үед байгаль орчин аян жуулчдын яам бол салуурын яам байсан. Саяны засгийн газрын бүтцээр энэ хуулийн үзэл санааны дагуу ерөнхий чиг үүргийн яам болсноороо байгаль хамгааллын асуудлыг зөвхөн байгаль орчны яам биш, одоо эдийн засгийн бодис салууруудаар дамжуулж уул уурхайн салуураар, хөдөө аж ахуйн салуураар нь эдийн засагт ногоон бодлогыг шингээх замаар хийх юм таатай орчин бүрдэж байгаа. Тэгээд ер нь бол энэ хуулийн хувьд бол 4-5 үндсэн томоохон өөрчлөлт хийсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл реформын шинжтэй. За энэ юу вэ гэвэл хамгийн нэгдүгээрт бол Монгол улсын үндсэн хууль зааснаар байгалийн бүх баялаг бол төрийн өмч байгаа. Тэгээд төрийн өмч бас халдшгүй дархан байх ёстой. Тийм учраас бол энэ дээр бол өмнөх хууль дээр бол төрийн өмч гэж тунхагласан хэдий ч дархан халдшгүй байдлыг яаж хангах вэ гэдэг асуудал бол бас хуулийн цорхоо болж хангалтгүй хэрэгжиж ийсэн гэдгийг хэлмээр байна. Тийм учраас Монгол улсын үндсэн хууль заасан үзэл баримтлалын дагуу одоо бүх шатны засаг даргуул төрийн төлөөлөгч. Тийм учраас энэ хуулийн гол үзэл баримтлал нь бол засаг дарга төрийн төлөөлөгчийн хувьд өөрийн биеэр одоо албан тушаалын хувьд байгалийн бүх нөөц баялаг халдшгүй байхын үүргийг хүлээсэн. За мөн энийг яг сүүлд нь тодруулж ирье. Хоёр дахь гол асуудал бол бид нар энэ одоо байгаль орчны бодлого хөгжлийнхээ өмнө байхын тулд байгаль орчны сайн засаглал байх ёстой маа гэж. Тэгээ өнөөдрийнхээ байдал дүн шинжилгээ хийгээд байгаль орчны сайн засаглал байсан тохиолдолд бол байгалийн нөөц бол өөрөө эдийн засгийн үндэс болох боломжтой гэдэг утгаар нь сайн засаглалын элементүүдийг бэхжүүлэхийн зэрэгцээ шинэ элементүүд оруулж ирсэн. Тухайлбал Монгол орны хувьд бол аудитын асуудал бол байгаагүй. Олон улсд бол байгаль орчны аудит гэсэн ISO 19000 гэсэн ийм стандарт байдаг. Тэгэхээр энэ хуулийн үзэл баримтлал нь бол бид нар одоо байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт, бохирдлын байдалд хяналт тавихын тулд мэдээж одоо хяналт шалгалтын ажил хийн. Мөн мониторинг хэн шинжилгээ хийн. Үүнээс гадна аудит хийснээрээ бол зөвхөн нэг удаагийн тийм ээ жилд нэг удаа очиж шалгах биш. Байнгын одоо мэрэгжлийн байгууллагын оролцоотойгоор хувийн хвшлийн дэмжлэгтэйгээр энэ хуулийн хэрэгжилтийг хянах, аудитын дүгнэлт зөвлөмж гаргасны үндсэн дээр гарч байгаа зөрчлийг бол үндсээр нь таслан зогсоох ийм боломжууд үлдсэн гэдгийг хэлмээр байна. Сая бас банзрагч даргын ярианаас та бүхэн анзаарсан байх байгаль орчны аудит гэдэг энэ цоошин харилцаа бол энэ шин батлагдсан хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж хуульчлагдсан байгаа. Тэгэхээр ер нь бол одоо сонгодог утгаараа үнэхээр энэ байгаль орчныг хамгаалах одоо аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх өөрөөр хэлбэл хараат бус үйл ажиллагаа явуулж чадахгүй юу гэдэг дээр үнэхээр иргэд бол бас эргэлзэж байгаа. Маш их энэ талаар мэдээлэл сонсохыг үнэхээр их хүсэж байгаа л да. Манай цахим хаягуудад ирсэн одоо мэдээллүүдийг өнөөдөр бид нар сэтгүүлчтэйгээ суугаад бас тоомлж үзэхэд энэ талын мэдээллийг бол нэлээд одоо бас дэлгэрэнгүй авах юм одоо хүсэлтийг бид нар тавьсан байгаа. Тийм учраас Бунчин чам мэрэгчлэлтэн бас энэ тал дээр өөрийнхөө тайлбарыг хэлж өгөө. За та бүхэнд энэ орой мэнд их хүргэе. За банзрагч сая ерөнхийдөө ярьлаа. Байгаль орчны салбарын эрх зүйн шинжилгэлийн үндсэн шаардлага концепцийн талаар. Тэгээд өнгөрсөн аврын байгаль орчныг хамгаалах тухай нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хүрээнд энэ байгаль орчны аудитын харилцааны эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Ерөнхийдөө энэ байгаль орчны аудитын энэ байгалийн нөөц ашиглагч аж ахуйн үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь одоо шаардлагатай юм а. Энэ бол олон улсын байгаль хамгаалах шилдэг арга юм а гэдэг дээр байгаль орчны яам
одоо ерөнхийдөө тохироод тэгээд энэ эрх зүйн орчныг Монголын хөрсөнд буулгахын төлөө бас 2008 оноос хойш манай яам бол ажил бас судалгаа шинжилгээний ажлууд хийгдсээр байгаа. Сая өнгөрсөн 12 оны хаврын чуулганы их хурлын хаврын чуулганаар яг энэ байгаль орчны аудитын харилцааг хулсан эрх зүйн орчин бүрдсэн. Энэ байгаль орчны аудит мань өөрөө дэлхийд өөрөө бас залуу салбар байгаль орчныг хамгаалах. Ерөнхийдөө Европ, Америк бол 1970-аад оны дунд үеэс за яг үндсэн төлөвшөл яг шилдэг бодит хэрэгжилт нь бол 1990 оны ихэнх 91-92 оноос эхэлсэн гэж үздэг. Дундад Аз руу одоо Азийн орнууд руу бол 95-96 онд хамгийн ихнийх нь энтхэг улс орн яг байгалийн нөөц ашиглалт аж ахуйн нэгжүүл ажиллагааны байгаль орчны аудитыг нэвтрүүлсэн байдаг. Байгаль орчны аудитын өөр юм үндсэн зорилго нь бол байгалийн нөөц ашиглагч аж ахуйн нэгж за нөгөө тал байгаль хамгаалах үр хөлөөч төр хоёрын хамтын ажиллагааны үндсэн дээр одоо ногоон эдийн засгийг хөгжүүлэх за байгаль орчныг хамгаалахын энэ хоёр үндсэн гол зорилгыг уулзуулах бас шилдэг байгаль хамгаалахны аргын хэлбэр. За манайд бол байгаль орчныг хамгаалах тухай хуулиар бол ерөөхдөө хагас сайн дур ингэж хэлэх гэж болохоор эрх зүйн зохицуул бий болсон. Тухайн аж ахуйн нэгж 2 жил тутам энэ байгаль орчны аудитыг өөрийнхөө үйл ажиллагаанд хийн. Гэхдээ байгаль орчны аудитыг ахаад хүмүүс бас төрийн хян шалгалтын хэлбэр гараад ирлээ гэдэг байдлаар бас хандж байгаа. Гэхдээ энэ бол яг энэ хяналт шалгалтын асуудалтай бас холж ойлгож болохгүй өөрөө байгаль хамгаалах сайн дурын нэг арга хэлбэр гэдэг талаас нь харах хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн санаачлагаар нөгөө талаас төрийн дэмжлэг тусламжтайгаар мэргэжлийн хяналтын байгууллагаас явуулдаг хяналт шалгалтаас юугаар ялгаатай гэж бас зарим хүмүүс асууж байгаа. Энэ бол мэргэжлийн хяналтын шалгалт бол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд одоо албатлахын шинжтэй санкц авсан харилцаа. Байгаль орчны аудит маань өөрөө байгалийн нөөц ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэг сайн дураараа байгаль орчны аудитыг хийх асуусан мэргэжлийн байгууллагаар хоёр аж ахуйн нэгжийн хоорондын үүсэх харилцаа гэсэн төрийн оролцоо харьцангуй бага. Тэгээ байгаль орчны аудит хийх эрх авсан аж ахуйн нэгжмэн тухайн байгууллагын үйл ажиллагаанд аудит хийгээд дүгнэлт гаргаад тэр дүгнэлтэн дээр үндэслэх зөвлөмж гаргана. За танаа манай яг сая өнгөрсөн аврын чуулганаар баталсан хуулийн хүрээнд бол байгаль орчныг баримталж байгаа төрийн бодлого хөтөлбөр, за байгаль орчны хууль тогтоомж, байгаль орчны стандарт, байгаль орчны нөлөөлөх хөдөлгөөний үнэлгээний тайлангийн хэрэгжилтээр энэ байгаль орчны аудитыг хийнэ гэсэн энэ харилцаа хуульчлагдсан байгаа. Яг энэ хуулиар зааж өгсөн объектуудаар нь нөгөө байгаль орчны аудитыг хэрэгтэй аж ахуйн нэгжийн тухай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаан дээр байгаль орчны багийн гишүүдийн тусламжтайгаар аудит хийгээд дүгнэлтээ гаргаад дүгнэлтэн дээр зөвлөмж гаргана. За танаа үйл ажиллагаа энэ стандарт дээр бас баг зэрэг доголдолтой явж ийм асуудал дээр анхаарах хэрэгтэй. Зөвхөн тэрийг гаргаад ирэхгүй энэ доголдлыг яаж арилгах юм гэдгийг нь эдийн засгийн цооцоо бүх зөвлөмжтэй нь гаргаж өгнө. Тодорхой хугацаанд энийг хэрэгжүүлээ гэж гаргаад зааж өгнө. Нөгөө аудит хэлэх аж ахуйн нэгж нь яг энэ тодорхой зөвлөмжн дээр заасан хугацаанд өөрсдийн сайн дурынхаа үндсэн дээр одоо өөрийнхөө үйл ажиллагаанд гарч алдаа дутагдлаа энэ гэтлээ сайжруулах. За тэгээд энэ аудитын зөвлөмжн дээр заасан хугацаанд бид нар ийм алдаа дутагдлаа ингэж ийм арга хэлбэрээр одоо сайжруул заслаа гэдэг тайлангаал төрийн захиргааны байгууллага тэр нь энэм нь үндсэн цаад зорилго нь бол хараат бус хөндлөнгийн дотоод мониторингийн бас нэг хэлбэрийг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм анхан шатны эрх зүйн орчин бүрдэж өгсөн байна. Баярлалаа. Тэгэхээр эрхэм мөндөд цэцэгчтэй эргээд одоо мөнгөцөл сэтгүүлчтэй холбогдсон. Яагаад тэгэхээр яг энэ байгаль орчны аудит гэдэг энэ яг үнэхээр цоошин харилцааны талаар үзэгчид гэсэн айгүй их тийм мэдрэмжтэй бид нар хандж байгаа л да. Тэгээ маш олон асуултууд бас ирсэн байхсан. Ингээд эргээд цахим хаягуудад зочилж та бүхнээс бас байгаль орчны аюулуудын чиглэлээр тодруулгыг бас эргээд үзэгчтэй хүргэе гэж бодож байна. За тэгэхээр байгаль орчинд аудитын хяналт хийх болсонтой холбоотойгоор энд бол одоо сайн дураараа аж ахуйн нэгжүүд аудит хийлгэж болно гэж байгаа. За тэгвэл яг аудит хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бол өөрсдөө яг мэргэжлийн байж чадах уу гэсэн юм зүйлүүд бас яригдчихэж байгаа. Энэ дээр бол иргэдийн хувьд бол чадахгүй байх гэж бодож байна. Дүгнэлт гаргалаа гэхэд тэдний амийг мөнгөөр таглаад худлаа дүгнэлт гаргана. За гаргалаа гэхэд тэрийг үнэн гаргаж юу, худлаа гаргаж юу гэдгийг хинч шалахгүй, ямар ч хариуцлагын тогтолцоо байхгүй гэсэн ийм одоо санал ирсэн байна. За мөн хяналт нь хэр байхаас шалтгаална штэ гэсэн бас иргэдийн хувьд ийм саналууд ирсэн байна. Тэгэхээр ингээд бол аудит хийж байгаа аж ахуйн нэгжийн одоо үйл ажиллагаанд хэн хяналт тавих тэр гаргаж байгаа дүгнэлт маань өөрөө бас бодтой юу үгүй юу гэдэг дээр бас оролцогч маань хариулт хэлэх байх. Яг ер нь бол зөвлөдөө ингэж иргэд мэдэрч энэ асуудал их гарч байгаа асуудал бол бидний бас бодлого ерөнхийдөө зөв байна. Ялангуяа байгаль орчны талаар тавьсан аливаа асуудлыг бол бас энэ байгаль хамгаалах баялаг уламжлалтай манай ард түмэн бол нэн үгүй явахад маш сайхан хүлээж авдаг. Тэгэхээр бид нар бол энэ аудит гэдэг бол шинэ механизм учраас мэдээж тодорхой бэрхшээл учрах байж магадгүй. Гэхдээ бид нар бол аль болох эрсдэл багтаа байх энэ арга замыг сонгосон. Тэгэхээр гол зарчим бол юу гэхээр мэрэгжлийн байх, мэрэгчсэн байх гэдэг асуудал дээр бол бид нар онцгой анхаарч
Одоо бид нар энэ аудитыг хэрэгжүүлэх журмууд дээр бол ажиллаж байна л да. Тэн дээр юу гэж ийнэхээр бид нар бол нэгдүгээрт одоо ер нь аливаа асуудал хөгжлийн үндэс бол энэ мэрэгжлийн байх юм. Тэгэхээр аудит хийж байгаа хүн бол нэгдүгээрт экологийн чиглэлийн мэрэгжлийн байна гэж. Дараа нь одоо энэ аудитыг хэрэгжүүлэх хүрээнд бид нар мэрэгжлийн болгохын тулд одоо аудитор гэдэг одоо мэрэгшүүлэх юм сургалтуудыг бол одоо үе шаттай хийх ийм зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа. Мэдээж энэ дээр бол нэгэнд аудит гэдэг чинь өөрөө яг нэг удаа очиод хийж байгаа шалгалт биш. Бүх үйлдвэрлэлийн шат дамжлага дээр анализ хийж байгаа учраас зөвхөн нэг удаагийн одоо хяналт шалгалтын ажлыг аргалж байгаагаатай адилхан аргалж болохгүй. Аудит хийхдээ бол бүхэл технологийн дамжлагууд нь хамаарна. Бүхэл шатны төлөвлөлтүүд хамаарагдана. Тэгэхээр бол бид нар бол энэ асуудал дээр бол ялангуяа иргэдийн оролцоог бол нэлээд сайж хангаж өгсөн. Энэ аудитын тайлан өөрөө ил тод байхад бол хоёр хүн тохироод болно гэсэн юм бол нэг нь тайлын ил гарахад бол болохгүй юмыг болно гэсэн гэж бичих нь бол их учир дутагдaltaй учраас энэ бол бүрэн боломжтой гэсэн юм асуудал байгаа. Зүгээр хоёрдугаар асуудлын хувьд бол үн чи хариулах уу те? Тийм, ерөнхийдөө энэ тайлан үнэн зөв байх уу? Хариуцлагын асуудал бас эргэж байгаа шүү гэнэ. Ерөнхийдөө өөрөө байгаль орчны аудитын олон улсын туршлагаас сайн дурын гэдэг дээр үндсэн дээр яриад байгаа. Ерөнхийдөө шинэ засгийн газрын бодлого ерөнхийдөө байгаль орчныг хамгаалах олон улсын чиг хандлага мань сайн дурын энэ үндэс рүү нэлээд хандж байгаа учраас заавал одоо нэг удаагийн мэрэгжлийн хяналтын хяналт шалгалтаар юу алдаа дутагдал гарсных нь хойно очиж санкц торгуул тавихаас өмнө тэр аж ахуйн нэгжид ийм үйл ажиллагаанаас үүдэлтэй эрсдэл гарахаас өмнө энэ аудитын урьдчилан сэргийлэх байдлаа гаргаж байгаа учраас энэ байгаль орчны аудит нь өөрөө яг мэрэгжлийн хяналтаас ялгаатай нэг нь тухайн үед шууд санкц агуулдаггүй харилцаа. Тэгээд хариуцлагын асуудал бас маш чухал байгаа. Байгаль орчны аудитын эрх зүйн харилцаа хуульчлагдсантай холбоотойгоор журам аргачлалууд гарах хэрэгтэй. Энэ журам аргачлалын төсөл дээр бас ажиллаж байгаа банзаа дарга хэллээ. Тэгээд энэ аргачлал журмын төсөл дээр бас нэлээд тодорхой зааж өгөхгүй болох байгаа. Тэгээд ерөнхийдөө олон улсын туршлагаас бол яг энэ хоёр аж ахуйн нэгжийн хооронд явагддаг харилцаа учраас хариуцлага бас стил төрийн оролцоогүйгээр хоёр аж ахуйн нэгж өөрсдөө хариуцлага бүрэн ухамсарлаад нэг нь байгалийн нөөц ашиглалт аж ахуйн нэгжийн хувьд нөгөөх нь байгаль орчны аудит хийх эрхийг төрийн захиргааны байгууллагаас авсан чаднаа мэднэгээ хийцэн эрхээ авсан учраас яг энэ хариуцлагыг бол яг энэ хоёр аж ахуйн нэгж өөрсдөө бие дан одоо хүлээхээр энийг бас даатгалын тухай хуультай уялдуулан зохицуулах энэ эрх зүйн зохицуултыг хийхээр бид бүхэн ажиллаж байгаа. Дараагийн асуултыг уучлаарай бодвол. Одоо энэ бидний яриад байгаа багц хуулиуд бол яг иргэд рүүгээ ойртсон тий иргэдтэй хамгийн энгийнээр ойлгох тийм асуудлуудыг нэлээд хуульчилж өгсөн. Жишээлбэл одоо хог хаягдлын хууль, хөрс хамгаалах, цөлжилтөө сэргийлэх гэж. Жишээлбэл иргэд одоо өнөөдөр хашаандаа мод тарих ч юм уу тий цөлжилтөө сэргийлээ тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулахад тэрийг нь урамшуулах механизмыг хуульчлаад өгсөн. Тэгэхээр өнөөдөр иргэн та байгаль орчноо хамгаалаад байгалийн одоо энэ бохирдол бий болж байна гэдэг тэр эрсдлийг даван туулахад өөрөө тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах юм бол энийг төр засгаас урамшуулах ийм арга хэмжээг нь оруулаад өгсөн байхгүй. Тэгэхээр иргэд маань өнөөдөр мод тарьж байгаа иргэд маш их байна. Тэднийг өнөөдөр урамшуулах боломж нь өнөөдөр хаана байгаа юм бэ гэхээр энэ хууль шинэ багц хуулийн дээр оруулаад өгсөн их ач холбогдолтой. Эдийн засгийн хөшүүрэг гэдэг маань иргэдэд тэгээд тийм хөшүүрэг байж гэнэ гэдэг маань нөгөө хуулийн хэрэгжилтийг хангах нэг механизм л болж эхэлж байгаа байхгүй юу. Ер нь 90-ад оны хууль одоо энэ хууль энтрийг харьцуулаад үзэхэд бол харьцангуй нөгөө улс их орны хөгжилтэй уялдаад бидний 90-ад оны үеийн амьдрал одоогийн амьдралтай харьцуулахад бол өөр болцсон. Тэгэхээр бид нар одоогийн амьдралд энэ хуулиа яаж хөрсөн дээр буулгах вэ гэдэг талаас нь нэлээд сайн харж олон талаас нь хилцэж иргэний нийгмийн байгууллагууд их сайн оролцож ийж энэ саналуудыг бол их сайн хүлээж авсан л да. Жишээлбэл одоо тодорхой хэмжээний үнэлгээг хийхдээ иргэдийн саналыг авч болно гэж үг байхад заавал авна гэж бид нар оруулах жишээ нэ. Тэгэхээр иргэдийн саналыг заавал авна гэж хуульчлаад өгчвөл тэд нар аливаа үйл ажиллагаа явуулахдаа заавал авна гэсэн үг шүү. Тэгэхээр иймэрхүү байдлаар иргэдтэй хандсан тэдний оролцоог бий болгох асуудал илүү тусгагдсанаар энэ хуулиуд бол нэлээд олон талын ач холбогдолтой. Тэр үнэлгээний байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль байна. Үнэлгээний хууль дээр чинь бас байгаль орчны стратеги үнэлгээ, хуримтлалын үнэлгээ, төлөв байдлын үнэлгээ гэж асуудлууд орж ирсэн. Тэгэхээр иймэрхүү шинэ юмнууд бол нэлээд орж ирсэн учраас бид нар энийг нэлээд сайн уншиж судлах хэрэгтэй иргэд маань гэж хэллээ. Өөрөөр хэлбэл нийтэд амьдралд ойрхон хууль болсон гэж хэлэх гээд ах шиг байна тий. Тэгэхээр банзрагч дарга хариулах байхаа. Ер нь бол багс яг одоо иргэд олон жил бас ярьжсэн нийгэмдч мандч бас хүлээлттэй байсан шүү дээ. Бас нэг гол орсон өөрчлөлт бол ерөнхийдөө байгаль орчныг бохирдуулагч
бол төлбөр төлнө гэсэн энэ бас их гол чухал асуудал бол үнэхээр бас энэ удаа тусгагдаж чадлаа л да. Тэгэхээр энэний бас цаад зорилго юу? Үнэхээр нөгөө бас тодорхой болох ёстой зүйлүүд оновчтой байдлаар зохицуулагдах чадхаар тусгагдсан уу юу? Төлбөрийн хэмжээ ямар байхаа, эргээд байгаль орчныгаа хамгаалах төлбөрийн хэмжээ хэрхэн яаж зарцуулагдах юм? Ямар иргэдийн буюу орон нутгийн иргэний зөвлөлийн байгууллага хяналт оролцоог энд яаж одоо харж үзсэн байгаа вэ гэх мэтлэнгийн бас зүйлүүд нэлээд тодорхой мэдээллүүдийг үзэгчдэд өгөх байх гэж бодож байна. Тийм, яг өнөөдрийн нэвтрүүлэг бас их чухал ажил өгдөлтөө гэж үзэж байна. Яагаад гэвэл бид нар нэгд 10 хуулийн хэмжээнд ярих учраас хууль руу ингээд яриад байгаа гэж ойлгомжтой. Тэгэхээр байгаль хамгаалах хууль бол өөрөө ерөнхий хуулийн хувьд бол миний түрүүний хэлдгээр одоо алдчихгүй байдлыг хангах, аудитын талаар ярьлаа. Гурав дахь одоо том асуудал бол ер нь бид нар олон жил ярьж байгаа боловч ашиглагчийн төлнө гэдэг зарчим бол бид нар хуульчлаад янз бүрийн төлбөр аваад болцсон. Бохирдуулагчийн төлж явах зарчим дээр бол энэ дээр эргэлтийн чанартай их өөрчлөлт орсон. Бохирдуулагчийн төлөхөөс гадна нөхөн төлөх харилцаа бол цоо шинээр тавигдчихсэн юм. Бид нар яг бохирдуулагчийн төлөх гэдэг бол бас олон цогцуулиас бүрдэнэ. Одоо энэ байгаль хамгаалах хуулийн өөрчлөл болгож бид нар туршлага хоригдлуулах зорилгоор агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль баталсан л т. Тэгэхээр жишээ нь бол бид нар хуучин агаарын бохирдлыг нийслэл бууруулахын тулд улсын их хурлын тогтоолоор жилд 90 тэрбум төгрөг гаргана гэж бодит байдал дээр 2 тэрбум мөнгө л гаргаж ирсэн. Бид нар агаарын төлбөрийн хууль гаргаад жишээ нь одоо гол бохирдуулахын хүүсвэр болсон 1 кг нүүрсэнд 1 төгрөг ногдуулснаар гэхэд жишээ нь цэвэр агаар санд 30 тэрбум төвлөрч явах жишээтэй. Энэ туршлага дээр яг үндэслээд хоёр дахь одоо давлгаа алхам болгож жишээ нь бид нар энэ усны төлбөрийн асуудлыг бол хуульчилсан байгаа. Хуучин бол ус ашигласны төлбөр төлж исэн бол одоо ус бохирдуулсны төлбөр төлнө. Тэгээд энэ мөнгө нь бол эргээд байгаль хамгаалах занд ороод тэгээд одоо бохирдлыг арилгахад зарцуулах юм. Үүнээс тутахгүй асуудал бол манай байцаагч нараас ч байнга гардаг энэ торгуулийн хэмжээ үйлчлэхгүй байна гэж. Тэгэхээр бид нар бол торгуулийн хэмжээ бол мэдээж одоо эрх зүйн онлын хувьд захиргааны хариуцлагын төвшөнд одоо байснаар одоо хөдөлмөрийн хөлснийг тодорхой хуваар нугалсантай хэмжээний төлбөр төлөх нөө хуучин ярьдаг үйлчлэхгүй байгаа 250 мянган төгрөгийн төлбөрийг аж ахуйн нэгж байгуулах төлбөр бол энэ төлдгөөрөө төлнө. Тэгэхдээ бохирдуулсан бол заавал нөхөн төлөх механизм орж ирсэн. Жишээ нь одоо бохирдуулагчийн төлөхөд бол захиргааны хариуцлага ногдвол төлбөр төлөхөөс гадна үнэлгээ хийгээд бохирдуулсан тэр хэмжээгээр төлөх юм л та. Бид нар жишээ нь энэ хуулийн хүрээнд тэгэхээр ярьж байсан алтан дорнодын асуудал ярьж байхад жишээ нь бид нар алтан дорнодын экологт учирсан хохирлын хөрсөнд ямар хохирол учрав, ойд ямар хошруу, ургамал, Амтны аймгаад ингээд тоолох жишээ нь 50 орчим тэрбум төгрөгийн хохирлын тооцол асуудал шүүхээр ороод энэ одоо яваад шийдэгдэж явах жишээтэй. Тийм учраас бол хамгийн гол нь тэгээд одоо жишээ нь энэ хохирлыг заавал нөхөн төлнө. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар, алуулгын журмаар хийгдэнэ гэсэн эргээд танаа үйлдвэрлэл бизнес ашигтай байх үгүй юу гэдэг дээр бол тулж байгаа. Хуучин бол зөвхөн аж ахуйн нэгж байгуулахад 250 мянган төгрөгөө төлөөл үйл ажиллагаа өрхөлж яадаг бол торгуул нь магадгүй 250 мянга гэж бол алуун тушаалтан 60 мянган төгрөгөө төлж болно. Учруулсан хохирлын жишээ нь 10 тэрбум байх юм бол тэр компани ажиллах хэсэг асуудал нь бол шийдэгдэхэр болчихж байгаа юм л да шүүхийн журмаар. Тэгэхээр тэр бизнес эрхэлж байгаа хүн бол нэн төрөнд одоо хуулийг хэрэгжүүлэх үү эсвэл өнөөдрийн ашгийг бодоод одоо хууль зөрчиөд явах гэдэг асуудал тавигдж байгаагаараа бол их онцлогтой. Тийм учраас бол ер нь одоо идэвхтэй үр ашигтай бизнес эрхлэхийн тулд байгаль хамгаалах хуулийг хэрэгжүүлснээр энэ нөхцөл хангагдсан шүү. Тэрнээс биш одоо зөвхөн нэг эдийн засгийн ашгаар хөөх нь бол одоо бизнесийн гол арга биш болчлоо гэдгийг бол одоо энэ хууль гарсан шүү гэдгийг энэ нэвтрүүлгийн боломжийг ашиглаж бас бизнес эрхлэгчдээ иргэдээ эрсдлээс хамгаалахын тулд одоо хэлэх ёстой гэж ингэж бодож байна. Тэгэхээр яг тийм л учраас л бас Монголын үндэсний олон нийтийн телевиз энэ хуулийн цуврал одоо нэвтрүүлгүүдийг бид нар бэлдэж байна л да. Ягаад тэгэхээр ард иргэд олон нийт бол ерөнхийдөө нэг хууль гэхээр хизээс хэрэгжидэггүй дандаа л цаасан дээр үлдэж явах хэрэгтэй гэдэг нэг тийм ерөнхий нэг ойлголт орсон. Тэгэхээр тэр ойлголтыг бид нар халж одоо өнөөдрийнхөө нийгэмтэй, өнөөдрийнхөө эдийн засгийн өсөлт, өнөөдөр улс оронд тулгамдж байгаа бүхэл асуудлыг бол бид нар хуульгүйгээр хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ одоо хуулийн агуулга, экологийн боловсралгүйгээр бид нар бол үнэхээр бас энийг биелүүлэх аргагүй юм а. Тэгэхээр яг энэ утгаараа бас ногоон хөгжил ток шоу маань энэ удаа бас энэ асуудлыг хөндөж ярьж байгаа гэдгийг бас энэ дахиж иргэдийн оролцоог яаж бий болгох вэ? Яг саяын тэр бохирдлыг нөхөн төлбөр гэдэг дээр иргэдийн хяналтыг бас яаж энэ дээр зохицуулагдах вэ? Зүгээр би нэг жишээ хэлээ л дээ. Саяхан би нэг хөдөө суманд очисон чинь тухайн суманд ингээд тэр дахианы үйлдвэртэй юм байна. Тэгээд дахианы үйлдвэрийн тэр үнэр нь одоо нөгөө зориултын бус байранд дахианыхаа үйлдвэрийг байгуулсан. Тэгээд тэндээс гарч байгаа бохирдлууд нь бүгд холилдоод, хоол тэжээлийн хаягдч гэдэг юм холилдоод гадагшлуулцдаг. Тэр нь ямар нэгэн ариутгалгүй учраас
сумын иргэдэд айгүй эвгүй өнөр өнөртдөг тийм тал байт юм лээ. Тэгэхээр би энийг ганцхан шийдэх боломж бол хэрвээ тэр байгууллага тийм бохирдол гаргаж байгаа бол тэрэн дээр ариутгал хийх хэрэгтэй. Ариутгал хийхэд нь сумын иргэд өөрсдөө хяналтаа тавьдаг тийм механизм бий болгочих хэрэгтэй. Тэгээд сумын иргэд нь энийг нь ерөөсөө хуульчлаад өгсөн шүү дээ. Тэгэхээр сумын иргэд тэр ариутгал хийж гин үгүй юу гэдэг дээр нь очиод ариутгалыг хийгдэл ингээл явах юм бол тэр үнэр наран дарагдана. Тухайн тэр орчинд байдаг иргэдийн цагаан хэдэгэ боловсруулах асуудалд нь хүндрэл учруулах гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар асуудлуудын жижигхэн ч гэсэн хуульчлаад өгсөн болохоор л иргэдийн оролцоо маш чухал шүү. Өөрсдөө хуулиасаа уншаарай гэдгийг. Иргэд өөрснөө хуультайгаа их танилцаж, энэ хуулийг бас таниулах сурталчилгаа ажиллавал бас онцгой ачаал. Манай ерөнхий хууль бол хид хидийн шинэ алхмуудыг хийсэн байгаа. Сая бол Батбол даргын жишээ ярьж байна. Гэхдээ манай ер нь иргэний нийгмийг байгаль хамгаалах төрийн бас байгууллагууд бол маш сайн ажилладаг шүү дээ. Энэ хуулийн хилцүүлэгт оролцсноос гадна эдгээр иргэний оролцоотой ногоон парламент байгуулад одоо бидний саяны яриад байгаа журмууд дээр хуулиас тутахгүй одоо бидний чинь шахал шаардаж жинхэнэ утгаараа олон нийтийн төлөөлөл болж ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байгаа. Тэгээд саяны иргэний оролцооны хувьд бол хэд хэдэн зарчмын шийдэл гарч үр дүнгээ өгч эхэлж байна. За нэгдүгээрт бол сая хэлсэн иргэдийн оролцоо гэж заавал санал авна. За түүнээс гадна бол хуучин шүүхэд нэхэмжлэх эрхвэл нэлээд хязгаарлагдмал байсан. Тэгээ ялангуяа иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагууд бол нэхэмжлэх эрх байгаагүй л. Энэ эрх нээгдснээр та нөхөд мэдж байгаа нэрийг хэлээд яг нэг гадаадын хөрөнгө оруулалттай компанид орнууд аймагт тийм ээ нэхэмжил гаргаад хэд хэдний шатны шүүхээр тэр өмнө төгрөгийн асуудал яриад тэгээд одоо байгаль орчны талд үгүй тэхээс ч аргагүй шийд гарч байгаа нь бол үнэхээр бас энэ хуулийн хэрэгжилт бол нэлээд эрчимтэй юм эхэлж байгаа гэж асуудал байна. За нөгөө нэг асуудал бол бид нар олон улсын жишгт байдаг шинэ менежмент байна л да. Нутгийн иргэдэд түшгэлсэн байгалийн нөөцийн менежмент гэж бид нар нэлээд хэдэн төслөөр хэрэгжээд олон нөхөрлөд байгуулсан. Энийний бас концепт зарчмыг өөрчилсөн. Нутгийн иргэдэд түшгэлэх нь хангалттай биш юм аа. Тэгэхээр оролцоотой, иргэдийн оролцоотой зөвхөн нутгийн иргэд биш. Тэр нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэд өөрөө малчид ингэж олон нийтийн оролцоотой байх гэдэг агуулгаараа өнөөдрийн тэр бидний ярьдаг ой нөхөрлөж байдаг юм уу байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн маань бас үзэл баримтал нь бол ийм өргөжиж эхэлсэн. Хуучин бол нутгийн иргэдээр хамгаалуулъя гэж хэлсэн бол зөвхөн нутгийн иргэд биш шүү. Нутгийн захиргааны байгууллага, тэр нутагт байж байгаа төрийн бус байгууллага ингээд оролцоо хангадаад иргэснийхээ зэрэгцээгээр бид нар гүнзгийрүүлээд одоо нутгийн иргэдэд түшгэлнэ гэж та нар хамгаал гэдэг ихтер бол үнэхээр баялаг уламжлалтай манай монголчууд бол хамгаалж ирсэн л т. Шинэ хаврын төрөнг цагтахад өөрхий унлагынхаа хоёр морийг ээлжилж унаал төмрийн эргүүлд явдаг ч юм уу. Тэглээгээд байгалаас ашиг хүртдэггүй байсан. Одоо энэ байгаль хамгаалах хуулийн шинжилгээний хүрээнд хийсэн асуудал бол иргэдийн нөхөрлөлийн давуу эрхүүдийг бий болгож ирсэн. Тэгвэл мэдээж үе шаттай хязгаартай явна. Тухайлбал байгаль хамгаалсны төлөө тэр ойгоо шатаагаагүй байх юм бол ойгоос одоо гिचүү мөчр бэлтгэхтэй үнгүй авдагч байдаг юм уу? Одоо өөрийн хэрэгцээндээ жимс ногоо бэлтгэдэгч байдаг юм уу? Ер нь орон нутагт бол энэ явуулын хүний асуудал дээр бол нэлээд тийм хяналт тавих механизм бүрдсэн л т. Жишээ нь явуулын хүн одоо таруу гагналаа гэхэд бол явуулын түүний явуулын юм чинь бүгдийг л буудаг шүү дээ. Нутгийн хүн бол жишээ нь дошин дээр байгаа бүх мөндлийг буудахгүй хойтон тэндээсээ ашиг хүртгээ боддог ч юм уу. Жишээ нь самар бэлтгэлээ гэхэд явуулын хүн бол одоо самар айхтар байлаа шүү дээ. Хотоос энэ одоо нинжа гэдгээс ч дутахгүй очиод тухайн самраа бэлтгэхийн тулд модын хөрөөдөд унахчихж байна. Тэр нутгийн уугуул иргэд бол өмнө хэдэн үеэр амьдарч ийсэн дараа нь үр хүүхэд нь тэр модноос самар бэлтгэх учраас хэзээч мод огтлж унахгүй л байхгүй. Тийм учраас бол бид нар ингээд байгалийн баялагын ашиглалтыг хууль зөрчнөөс болоод хязгаарлалж байгаа. Өөрөөр хэлбэл байгалийн нөөцийг хүртэхээ хязгаарлалж байгаа учраас аль болохоор нөхөрлөлүүд нь энэ ажлыг хяналтаараа хийгээд тэгээд одоо нөхөн сэргээгддэг баялаг самар гэх чинь их ургацын жил нь 5 жил тутамд болно. Тэрнээсээ орлогоо олъё, хүнсэндээ хэрэглэе. Тэр үнцэнтэй витаминээр нь одоо хүүхдээ хооллоё, тэ анхны наснаа тэтгэх мэт ийм олон одоо олон талын оролцоог хангаж өгсөн нь бол бас байгаль хамгаалах ерөнхий хууль дээр гарсан ийм гол олдтууд байгаа. Тэгээ энийгээ дагаад салбарлсан саяны ярьж эхэллээ л дээ. Бид нар үйлдвэржилтийн эдийн засгийн эрчимтэй хөгжлөөс урьдчилан байгаль хамгаалах бодлого гэдэг бол саяны Батбол даргын хэлдгээр энэ үнэлгээний системд өөрчлөлт орсон. Хуучин бол бид нар ерөөсөө байгаль орчны нөлөөлөх байдлыг наривчлсан ерөнхий үнэлгээ хийж исэн бол одоо стратегийн үнэлгээ хийн. Ард түмэн бид нар мэднэ 90-ад онд бол ингээд үнэхээр нийгмийн өөрчлөлт болоод амьдрал хэцүү байсан. Энэ үед бол алт хөтөлбөр гарсан. Алт хөтөлбөр бол үнэхээр бас шилжилтийн эдийн засгтай орнууд дотроос Монгол орн бас нэг гайгүй нэр төртэй шилжихэд бол энэ үргээг үүсгэсэн шүү дээ. Тэгэхдээ алт хөтөлбөрийн эдийн засгийн үр ашгийг бол ерөөсөө үнэлт тооцоогүй. Тийм учраас одоо ухсан шороо
Тэгээ металл авалтын дутуугаас болоод тэр хаягдл алтын авах гээд одоо бид нар нинжа гэд нэрлэж байгаа хуваарь алт албарлагч орж ийн. Тэгэхээр одоо цаашид энэ алт хөдөлгөөнтэй дүүцгүйц улс орны хэмжээний байгалийн нөөцийн ашиглалт дээр тулгуур хөтөлбөртөө стратегийн үнэлгээ хийгээд экологийн үн цан нь ямар байна, эдийн засгийн үн цэн ямар байна гэд тэгээд экологийн үр ашиг, эдийн засгийн үр ашиг нь тэнцүү байхын зарчмыг бид нар хуульчилж өгсөн. Тэгэхдээ энийг бид нар гол нь бас хуульчлах бол нэг хэрэг, энийг хэрэгжүүлэх нь их л чухал учраас одоогийн нөхцөлд бол бид нар мэдээж 90 онд бол бид нарт эдийн засгийн үр ашиг хэцүү байсан. Лангуун дээрээ давснаас өөр юм байхгүй улс орон мэдээж одоо нийгмийг хамгаалахын тулд энэ бол хэрэгтэй байсан. Одоо тийм учраас бол нэгдүгээр асуудал бол эдийн засгийн үр ашиг биш шүү. Эдийн засгийн үр ашиг, экологийн үр ашиг тэнцүү байхын зарчим хуульчлагдаад явж байгаа. Тэгээд энэ хэвшээд хэрэгжээд тэгээд энэ эдийн засгийн үр ашиг, экологийн үр ашиг тэнцүү байх зарчим гэдэг маань бол бидний яриад байгаа ногоо эдийн засаг шүү дээ. Ногоо эдийн засаг гэдэг бол хүн болгон ногоо хөгжил яам болчлоо, ногоо эдийн засаг ярьлаа гэдэг энэ үгийг бид нар их энгийн үгээр ойлгомоор байгаа. Нэгдүгээр саяны хэлдгээр эдийн засгийн үр ашиг, экологийн үр ашиг нь тэнцүү байх хэрэгтэй гэж нэг томьёолж болно. За нөгөө талаасаа бид нар байгалийн баялаг ярьж байна. Аливаа юм бол Орос гарц хоёр байдаг тийм ээ. Одоо Монгол улс бол дотоодын Монголд үйлдвэрлэж байгаа баялагын бараг 70% байгалийн нөөцөөр суурилсан байна. Ашигт малтан бол ой мод, ан амтэн, гадаад дагнуулдаг энэ шонхор монхроос ч ихлээч байдаг юм а. Тэгээд бодох дээр чинь Орос болж байгаа байгалийн нөөц бол гарц болоод гарахтаа бол бүтээгдэхүүн хаягдл гэж юм гарч байгаа. Тэгэхээр бидний зорилго бол нөгөө талаасаа ногоо хөгжил, ногоо эдийн засаг гэж юу гэж ийнэгвэл хаягдл нь 0 руу тэмүүлээд бүтээгдэхүүн нь 100% рүү тэмүүлэх ёстой ч гэж хэлж байна. За нөгөө талдаа бас ингээл янз бүрээр хүлэмжийн ялгаралтай холбогдоод ч томьёолж байна л да. Одоо жишээ нь хүлэмжийн ялгаралгүй тийм ээ. Дулаарлд нөлөөлдөггүй, хортой үйлдвэрлэл гаргадаггүй үйлдвэрлэлийг ногоо хөгжилч гэдэг юм уу. Тийм учраас саяны энэ шин засгийн газар энэ бүтцэд байгаль орчин ногоо хөгжлийн яам болсон нь бол нэгдүгээрт манай энэ байгаль хамгаалах хууль дээр хийсэн эрх зүйн шинжилгээний үндэс бөгөөд нөгөө талдаа бид нар энэ байгаль орчны асуудлыг дээдэлсэн үйл ажиллагаа явуулахын шин засгийн газрын бас бодлого бол шуурхай хэрэгжиж эхэлж байгааг нэг жишээ. Тийм учраас энэ бол одоо нэг хүний юм уу засгийн газрын ажил биш. Иргэн бүрийн хичээх ёстой асуудал гэж үзэж байгаа. Яагаад гэвэл би ч бас байнга ярьдаг шүү дээ. Ер нь бол байгаль хамгаалж байгаа асуудал бол би оюун чимэгт байгаль хамгаалж өгөөгүй л байхгүй юу. Би өөрийнхөө амьдрах орчныг хамгаалж байгаа хамгийн ойроор бодоход. Жаахан хол бодох юм бол үр хүүхэд ач гуйч зээ ирээдүйн үедээ ихэн төлөөл хамгаалж байгаа учраас энэ байгаль хамгаалалт гэдэг бол зөвхөн байгаль орчин ногоо хөгжлийн яамны асуудал биш. Зөвхөн одоо тэнд ажиллаж байгаа хүмүүсийн асуудал биш. Ерөөсөө ашиг олж байгаа хүн болгоны асуудал. Тэгвэл тэр ашигч нь хуушин нэгдүгээрт байсан бол одоо эдийн засгийн экологийн үр ашиг нэгдүгээрт орох тэр чиглэлд тэмүүлэх ёстой гэсэн ийм үзэл баримтал шингэсэн ийм ерөнхий хууль байгаа. Тэгээд дараагийн танай бас эртүүд цуврал нэвтрүүлэг явуулах байх. Энэгээр ч гэсэн бид нар салбарсан хуулиар бол илүү тодорхой асуудал дээр нь бол жишээ нь цөлжидийн асуудлаар ямар эрх зүйн орчин бүрдсэн, саяны хэлдэг үнэлгээний асуудлаар яах гэх юм. Гэх мэтээр ингээд одоо зэгцтэй мэдлэгч гэсэн байсан бас та нартай хамтарч их өөр ингээд тохирж ажиллаж байгаадаа бас баяртай байна гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Мөнгөцөл сэтгүүлч бас нэдэд олон үзэгчд цахим хаягаар маань бид нартай холбогдохыг хүсэж байгааг илэрхийлж байна. Тийм учраас бүгдээрээ эргээд мөнгөцөл сэтгүүлчтэйгээ холбогдъё найруулагчаа. За тэгэхээр байгаль орчныг хамгаалах тухай хуулийг бас хэрэгжүүлэхэд иргэд хэрхэн оролцох вэ? Энэ асуудал дээр бас иргэд маань саналаа хэлсэн байна. За жишээлбэл манай Facebook хуудсан дээр за ангир анир гэд иргэн маань саналаа хэлсэн байна. Хяналт чанга байвал тэр цаасан дээрх зүйл биелэх байх таа гэж ийм саналаа хэлсэн байна. За мөн орчин нөхцөлийг нь хангаад өгчих юм бол за иргэдийн хувьд бол хуулиа биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Жишээлбэл энэ дээр бол Монголдо хог хаягдлаа дахин боловсруулах том үйлдвэр байвал сайн штэ. Тийм болтлоо бас нэлээд хэдэн жил болох байхтай гэсэн ийм саналуудыг хэлсэн байна. За мөн бас иргэдээс маань байгальд ямар нэг байдлаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжтэй хяналтын хариуцлагын гэрээ байгуулаач гэсэн за ийм санал ирсэн байна. За мөн тэгээд иргэд хамгийн гол нь за хяналтаа сайн тавих хэрэгтэй, хуулиа хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэсэн хэд хэдэн саналуудыг хэлсэн байна. За. Тэгэхээр яг одоо байгаль орчны яам бас уучлаарай. Яг нөгөө иргэдийн оролцоо энэ хуулийг хэрэгжүүлэхэд яаж оролцох вэ гэдэг нэг асуултыг би бас дахиж асуумаар байна. Хоёрдугаарт нь тэр сая хариуцлагын тогтолцоо гэдээ бас нэг үзэгч маань бидэрт холбогдсон байна. Ер нь энэ удаагийн шинжилсэн найруулгын хуулинд хариуцлагын тогтолцоо бас ер нь аль хэр зэрэг харагдсан бэ? Хуулийг зүгээр гүйлгээд уншиж байхад бол энэ талаар бас нэлээдгүй залтууд бол шинээр орсон юм шиг харагдчихсан.
Тэгээ энэ дээр байгаль орчныг хамгаалах тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хүрээнд орон нутгт байгалийн нөөц баялагийг хамгаалах талаар орон нутгийн удирдлага засаг даргын хүлээх хариуцлагыг нэлээд чангатгаж өгсөн. Хэдийгээр өмнөх одоо байгаль орчныг хамгаалах тухай бусад хуулиуд бол орон нутгийн байгалийн нөөцийн хамгааллын асуудлыг засаг дарга хариуцна гэж ярьж исэн боловч яг яаж хариуцаагүй тохиол ямар хариуцлага тооцохын гэх мэт энэ эрх зүйн зарим нарийн асуудлууд орхигдсон байдаг. Өнгөрсөн амар байгаль орчныг хамгаалах тухайлууд энэ асуудлыг нэлээд зэгцэлж өгсөн. Тухайн орон нутгийнхаа байгалийн нөөцийг хамгаалаагүй засаг даргыг огцрох хүртэл одоо арга хэмжээ хариуцлага тооцохоор одоо байгаль орчныг хамгаалах тухай хуулинд хуульчилж өгсөн байгаа. Иргэдийн оролцооны хувьд бол иргэдийн оролцоог нэлээд нээж өгсөн. Банзрагт дарга хэлсэн. Байгалийн нөөц тухайн нутаг бүсгийнхаа байгалийн нөөцөд очирсон хохирлыг нэхэмжлэх иргэний хуулийн дагуу бас байгаль орчныг хамгаалах тухайлаар нээлттэй олгосон. За тухайн одоо орон нутгийн засаг дарга үүрэг хариуцлага биелүүлэхгүй бол засаг дарга одоо үүрэг хариуцлага биелүүлэхгүй байна гэдгийг холбоотой дэвшилтийн байгууллага тавих. За энэ талаар ямар нэг арга хэмжээ авах талаар хуулийн хэрэгжлийг хангах талаар иргэд олонтой төрийн бас байгууллагын одоо хүлээх эрх үүргийг нэлээд тодорхой олгож өгсөн. Одоо засаг дарга нь хуулиар хүлээсэн үйлгээ биелүүлэхгүй бол дэдгчнийхэн байгууллагад энэ засаг дарга одоо үүрэг хариуцлага биелүүлэхгүй байна. Энийг огцруулах гэдэг саналыг тавих эрх хуулийн байгаль орчныг хамгаалах тухайлбал иргэд төрийн бас байгууллагаас нээлттэй олж өгснөөр нэг хариуцлагын механизмын илрэл олж өгч байгаа. Энэ дээр нэг юм зүйлээд хэлчих. Ингээ сая орон нутгийн сонгуул амжилттай болж энэ засаг дарганаар ажил төрлөө үлээсэж ин л да. Тэгэхээр бид нар мэдэн шүү дээ 90-ад он хүрэхэд бол нэ сум нэгдлийн дарга гэж яхад бол сөсгийн тосны төлөлгөөч байдаг юм уу ялгсан ноос бэлтгэх ямааныхаа цагтыг хэрэгж байгаа хүртэл ялгсны төлөлгөө биелүүлчихвэл тэр сайн сум нэгдлийн дарга байсан. Энэ хуулиар бол хэн байгаль хамгаалсан дарга сайн дарга байхаар хуульчилсан байгаа. Сая бүнчээгийн жишээн дээр тодруулж хэлэхэд одоо ингээд шин томилогдсон засаг дарга нар ажиллаа хүлээцэхдээ байгалийн нөөцийг ойн сан, усны сан, газар гэдэг энэ төлөв байдлынхын нэг мэдээллийн сангаар нь хүлээлгэж өгөх юм. Жишээ нь засаг дарга Батболд одоо 60 бууг 10 аргал хүлээж авчиад энийг тоог цөөрүүлээд байх юм бол иргэд нь энэ хүнийг огцруулах хүсэл тавихад бол угаасаа суулийн дагуу огцрох хүнсэл болоод тавьчихж байгаа. Тийм учраас бол энэ өөрөөр хэлбэл би түрүүн халдшгүй байдлыг засаг дарга хариуцахдаа тухайн нутаг дэвсгэрийнхээ байгалийн нөөцийг мэдээллийн сангаар нь хүлээж аваад хомсдуулахгүй үржүүлж өсгөөдөөвэл түрүүний сайн сум нэгдлийн даргатай адилхан сайн гэж хэлэгдэнэ. Хэрэг хомсдуулаад байх юм бол хугацаанаас өмнө ч гэсэн юм уу ойн төмөр гаргаад байдаг ч юм уу одоо хууль усаар ан амтныхаа нөөцийг хомсдуулаад ийм механизм орсон асуудал бол өөрөө энэ хариуцлагыг чангатгаж байгаа. Гэхдээ хариуцлага чангатгахдаа бол бид нар аль болох бас хуучин тэр захиргаалтын аргаас бол зайлсхийсэн л дээ. Мэдээж торгуулийн хэмжээг бол хуучин тэр мөнгөний инфляцтай холбогдуулаад хөдөлмөрийн өсний доод хэмжээтэй уйдсан байгаа. Түүнээс гадна урамшуулал тийм ээ аль болохоор иргэдийн оролцоог хангах чиглэснээрээ бол харьцангуй зүгээр шууд торгоно хаана боон гэхээсээ илүү урамшуулна одоо хариуцлага нь бол тийм хуучин бол улс төрийн төвшөнд бол ерөөсөө хариуцлага хүлээдэг байсан байхгүй. Тэгэхээр энэ хууль дээр бол одоо засаг дарга гэдэг бол өөрөө улс төрчин сонгуулиар томилогддог. Тэрэн хүртэл ингээд хариуцлагын систем хүрсэн нь бол одоо бас нэлээд тийм давуу талтай. Энийг бол ялангуяа олон улсын экспертүүд энэ бол их зөв хандлага байна гэсэн ийм үнэлгээ хүртэл өгч байгаа гэдгийг бас хэлмээр байна. Одоо ганцхан хэрэгжүүлэх хэрэгтэй нэг бодиттой байдлаа. Сая Twitter, Facebook-оор ирж байгаа нэг асуудал бол хяналтын асуудал гэдэг байгаа. Тэгэхээр хяналтын асуудлыг ямар хэмжээнд байлгах вэ гэхээр яг байгаль орчны салбарын хувьд өнөөдөр хяналтын асуудал бол тусдаа гарцсан. Бодлогын асуудал нь нэг талдаа. Тэгэхээр ер нь энийг багцаар нь авах асуудлыг бид нар нэлээд иргэний нийгмийн байгууллага тавьж байгаа. Энэ ч утгаараа ер нь энэ хяналтыг байгаль орчных нь ямар бодлоготой цуг авч явах юм бол ирээдүйд бас биднэрт хэрэгтэй маа гэдэг. Нэг хоёр дахь нь болохоор энэ хяналтыг иргэний нийгмийн байгууллага төрийн хяналт одоо төрөөс хяналт тавьдаг улсын байцаагч гэж байна шүү дээ. Яг тэрэн шиг иргэд өөрсдөө хяналт тавих боломжийг бий болгож өгсөн. Жишээлбэл иргэний нийгмийн байгууллагуудад тодорхой хэмжээний хяналтын байцаагчийг ирэх өгөх ч юм уу тий. Тэгвэл тодорхой шалгууртайгаар үзүүлэлтүүдээр ийм байдлаар хяналт хийгээд яваад үр дүнд хүрсэн үзүүлэлтүүд байна. Одоо жишээлбэл сэлэнгэд гарсан одоо ямар ч зөвшөөрлгүй, ямар ч лиценз актгүй одоо уул уурхайн ажлыг эрхлээд байжсэн тэрийг нь цагдаа зэрэгтэй очиод бүх үйл ажиллагааг зогсоох жишээний. Тэгэхээр иргэд ийм сайн хяналт тавьж чадж байна. Өнөөдөр нэг жалган аманд байгаа ч юм уу одоо гудамжны мухар цууж байгаа эмээ өвөө эндээс мод очиад гардашуул гэж шууд хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ бол иргэдийн хяналт бол энээсээ илүү хүчтэй байвал бид нар өнөөдөр энэ байгаль орчныхоо
ногоон байгаа одоо тэг хөгжлийн асуудал, Монголын ирээдүйн асуудлыг бол шийдэж чаднаа л гэж. За баярлалаа. Яг энэ асуултад Би ганц зүйл хэлмээр байна. Би бас танай студийг тийм болгоомж олгонд байх гэж бодож байна. Саяны тэр Twitter бол хог хаягдлын асуудлыг бол хөндсөн байна. Энэ бол үнэхээр том асуудал. Тийм учраас танай студийг бас нэг цагийнхаа нэвтрүүлгийг энд зориулаасаа гэж бодож байгаа. Ягаад гэвэл хогны менежментийн асуудал бол үнсээрээ шинжлэгдсэн. Сумын төв дээр ихтлийн хог эзэнтэй нэг морин тэрэгтэй хүн энэ хогийг дараагийн дугаараар хүндээ найруулагч хүний хэлж байгаа тий хогийг дахин ашиглах, эргүүлэн ашиглах үйлдвэр байгуулах асуудал бол эрхсэн хувьд бүргэн тавигдсан. Ингээд дараа энэ бол өөрөө ярих том асуудал гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Зүгээр сүүлийн ганцхан нэг асуултыг бас зүгээр дахиад асуучмаар санагдаад байна. Ер нь хууль маань гарчлаа. Үнэхээр бид нэр олон жил хүсэн хүлээсэн эрхцэн орчин бол үнэхээр бүрджээ гэж бас хэлж болохоор байна. Олон давуу талуудыг харж хахад. Ер нь одоо хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь одоо ямар арга зам механизм хэрэгтэй вэ? Товчхон нэг санал хэлээд явчих. 3 оролцогч маань. Тэгэхээр бидний хувьд бол энэ хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн сайн арга нь юу юм бэ гэхээр одоо нөгөө манай уламжлал байдаг шүү дээ. Нөгөө ахан дүүгээд дүүн одоо найзтай ч гэдэг юм уу те аав нь хүүхэдтэй ч гэдэг юм уу. Яг энэ уламжлалаар бид нар одоо сонгуул болохоор нэг нэгэндээ ингээд дамжуулаад нөлөөлдөг шиг яг энэ хуулийг бид нар нэг нэгэндээ ингэж хийж өгөх ёстой юм байлээ. Зүгээр ингээд телевизээр ч юм уу нэг сонин дээр гаргаад ингээд тавьчихаар хүн бол тэр болгоо үздэггүй. Яг хуулинд ийм заалт байж шүү чамд хэрэгтэй. Чи одоо энэ дээр очиж хяналт тавьж болно гэдгийг нэг нэгэндээ сайн хэлж өгөх. За тэр санааг ойлголоо. За бансрагч дараа. За зарим нь бол үнэхээр давхардуулахгүй хэлэхэд хууль хэрэгжүүлэхэд хүн мөнгө хэрэгтэй гэдгийг. Би бол энэ дээр мөнгө бол хэрэгтэй боловч нэгдүгээр асуудал биш гэж үзэж байгаа. Тэгэхээр альва энэ байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс мэрэгжлийн байх, мэрэгчсэн байх энэ асуудал бол их чухал. Энэ бол ерөөсөө хуулийг бодиттой үнэн хэрэгжүүлэх хамгийн бага зардлаар хамгийн бодиттой хэрэгжүүлэх зүйл байгаа. Мэдээж хоёр дахь асуудал нь бол зохион байгуулалт мэрэгшил. Тэгэхээр бид нар ер нь сайн засаглалыг асууж ярьж байгаа асуудал ч гэсэн альва асуудал дээр мэрэгжлийн байх зарчим бол хууль бодиттой хэрэгжих үндэс мөн л гэж хэлмээр. За баярлалаа. Бүнчинжаа. За миний хувьд бол энэ нөгөө яг энэ байгаль орчныг хамгаалах хуулиа харилцаанд оролцогч талуудын одоо оролцоо их чухал юм. Төр хувийн хвшилийн хамтын ажиллагааны үндсэн дээр л энэ байгаль орчныг хамгаалах ногоон хвшлийн одоо энэ үндсэн суурь эрх зүйн бичгийн баримтын хэрэгжлийг хангана. Түүнээс хуучин механизм шиг төрөл хуулийн хэрэгжлийг хангах ёстой. Аж ахуйн нэгж надад хамаагүй миний арх шиг өндөөгүй энэ иргэнд хамаагүй гэдэг энэ хуучин уламжлалт концепцээс салаад энэ яг хуулийн харилцаанд орж эрх ашиг нь хөндөгж байгаа талуудын хамтын ажиллагааны үндсэн дээр л энэ хууль хэрэгжих юм шүү. Энэ их чухал юм шүү. Яг энийг хэрэгжүүлэх нь яг чиний эрх ашиг энэ хуулиар өрнөж танай аж ахуйн нэгж эрх ашиг энэ хуулиар хөндрөгдөж шүү гэдэгс суралцлагын ажил бас нэлээд чухал ач холбогдолтой маа л гэдэг. За баярлалаа. Тэгэхээр манай өнөөдрийн шууд ярилцлагад ирж үзэгчдэд маань байгаль хамгаалах хуулинд орсон шинжилгээ өөрчлөлтүүдийн талаар бас тодорхой мэдээлэл өгсөн хэрхэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ та бүхний шинэ хуулийг хэрэгжүүлэх ажилд амжилт хүсье. Хэрхэн мөндөд үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизээс эрхлэн явуулдаг байгаль эколог доктортой хөгжлийн асуудлыг хүндээ ярилцдаг ногоон хөгжил шууд нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн дугаар өгөр өндөрлөж байна. Ингээд манай нэвтрүүлгийн туршид үзэгч та бүхэн бас анзаарсан байх. Нэвтрүүлгийн доогоор гарч байгаа цахим хаягуудад та бүхэн үргэлж зочилж байгаараа ингээд манай нэвтрүүлгийн талаар санал бодлоо та бүхэн бидэнд байнга илгээж байгаараа ингээд манай өнөөдрийн дугаарт анхаарлаа хандуулж бас манай нэвтрүүлэгт оролцсон эрхэм үзэгч та бүхэндээ дахин баярлалаа илэрхийлье. Баяртай дараагийн дугаараар дахин уулзъя.